Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 15 суурин харуулын станцаар хэмжиж утаанд агуулгадж байгаа хөхөрлөг хий азотын эсэл нүүрс дөрвөгчийн дутуу эсэл том болон нарийн ширхэг тоосон зэрэг 6 төрлийн бохирдуулагч бодисын хэмжээг судалдаг. За 2017 оны агаарын судалгааг 2016 оноотой харьцуулбал хөхөрлөг хий 23-аас 36% буурсан, харин азотын давхар эсэл 15-аас 25% өссөн үзүүлэлт гарсан. Түүхийн нүүрсний шаталтын гол элемент хөхөрлөг хий буурч байхад эсрэгээрээ цаг агаар галлага тоос зэргийн нөлөөллөөс шалтгаалan азотын эсэл нүүрс дөрвөгчийн дутуу эсэл тоосон зэрэг бохирдуулагч бодисууд өсөж байдгаас өнөөдөрч агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс 4 дахин хэтэрсэн хэвээр байгаа. Агаарын бохирдол буурсан гэсэн үг биш, бага гэсэн утгаар биш. Энэ чинь стандартаас их байна гэдэг чинь тэр бол агаарын бохирдол тодорхой төвшөнд бол агуулмж нь өндөр байна. Гэхдээ энэ нь өөрөөр хэлбэл магадгүй энэ чинь байгаль цагуурын нөлөөлж магадгүй. Дээрээс нь мэдээж энийг бууруулах арга хэмжээгээд олон талд арга хэмжээнүүд авчиж хүмүүс шилж байгаа Улаанбаатарын агаарын бохирдолтой салхит хэмжиж байна. Салхины нөлөө жишээлбэл ялч үнэ мэдж байгаа. Ер нь бол судалгаагаар бол салхитай өдрийн тоо нэмэгдээ, шорон шурхтай өдрийн тоос нэмэгдээд байгаа шүү дээ. Монгол орны хувьд. Тэгэхээр энэ байна бас нөлөөлөд бохирдлын хэмжээ баг гараад байгаа юм биш үү гэсэн бас юу эргэлзээ байгаа. Яагаад вэ гэхээр бидний ингээ хийж байгаа судалгаагаар багажны хэмжих дээд хязгаар тулчаад байгаа байхгүй юу? Тим хэмжээнд бохирдол хүрээд байхад энийг буурч ийн гэж хэлэх боломж бага байна. Зөвхөн тэр нөгөө бохирдолтой өдрийн тоо багасах юм шалтгаанууд бас их гарч ирж байгаа учраас энэ дундаж агуулмж өөрчлөгдөж байгаа юм аа. За тиймээс шинжлэх ухааны эрдэмтэд төр хувийн хвшлийн байгууллагуудын судлаачид хамтран утааны эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн өмнө ба дараах судалгааны дүнг нэгтгэн гаргаж, олон улсын туршлагыг судлаж, хамтарч бодиттой шийдэл боловсруулдаг нэгдсэн тогтолцоотой болох нь чухал байгааг эрдэмтэд хэлж байна. Энэ агаарын бохирдолд бол төрийн оролцоож байх ёстой, шинжлэх ухааны оролцоо, за мөн одоо энийг хэрэгжүүлэх төр хувийн хвшлүүдийн оролцоож гэсэн байх ёстой. Тийм учраас бол эцсийн дүндээ бол энэ агаарын бохирдлыг бол төр шинжлэх ухаан хувийн хвшлүүд хамтарч шийдэх юм аа. Шинжлэх ухааны байгууллагууд энэ судалгаа шинжилгээ хийдэг байгууллагууд бол нэг тоотой байх нь бол зөв. Одоо агаарын бохирдлыг одоо бохирдуулж байгаа их усрууд нь одоо гэр хороолоосоо хэдэн хувь юм. За тэрийг шийдэх арга зам нь ямар зөв арга зам байх юм гэдгийг нь бол шинжлэх ухааны талаас нэгдүгээрт бол одоо шүүж тунгай. За хоёрдугаарт бол ер нь бол улсын хэмжээнд бол бид нар нэг тогтсон тоо технологи аргачлалыг бол гаргаж ирэх нь зөв юм аа. За түүнчлэн төр шинжлэх ухааны байгууллага хувийн хвшлийн эрдэмтэн судлаачид агаар орчны бохирдолтой тэмцэх өөр өөрсдийн үүрэг оролцоогоо тодорхойлж хамтын ажиллагааны нэгдсэн бүтцтэй болсон цагт утаатай тэмцэх бодиттой алхам болно гэдгийг хэлж ирсэн юм аа.